бид өмнөх хичээлээр сонгуулийн зарчим, сонгуулийн тогтолцоо гэсэн сэдвийг үзсэн байна. Тэгвэл өнөөдөр бид нэр орчин үеийн нийгэм улс төрийн үйл явцад хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзүүлэх нь ямар байна вэ? Талаар үзмээр. Ерөнхийдөө дэлхийд дахинд тогтмол хэвлэл бол 300 жилийн турш олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг дангаараа үзчихсэн түүнтэй. Тэгээ явн явсаар радио, телевиз, кино гэх мэт бий болсноор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн одоо цоошин систем бий болсон. За харин орчин үед одоо цахим хэвлэл эрчимтэй хөгжиж мэдээллийн шинэ орон зай, боломжийг нээж хэрэглэгчдийн тоо болбол эрс нэмэгдэж байгаа маа. Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж юу юм бэ гэвэл ерөнхийдөө нийтлэл нэвтрүүлгийн тусламжтайгаар үнэн ботой мэдээлэлээр шуурхай, тогтмол хангах зорилго бүхий хэвлэл, радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино, цахим хэвлэл зэргийг авч үзэж байгаа. За хэвлэл мэдээллийн хэрэгслийг ерөнхийдөө дотор бид нар social media, mass media гэх мэтчлэнгээр ангиж болдог. За social media бидний мэддэг Facebook, Twitter, Instagram гэх зүйлийг хамааруулан авч үздэг. За mass media сэтгүүл, радио, сонин, интернет, телевизэр зэргийг хамааруулан авч үзэж байна. За ерөнхийдөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бол өнөөдрийн иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөлөг хангадаг гол ойлголт зүйлтэйгээ. За хэвлэлийн эрхчлөө гэдэг бол ардчилсан нийгмийн хамгийн чухал үндэс бөгөөд үүнийг бид нэр 4-40 засаглал хэмээн тодорхойлдог. Монгол улсын хэмжээнд бол 2011 онд мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхчлөөний тухай хууль батлагдсан байдаг. Тэгээ энэ хууль батлагдсанаараа ерөнхийдөө төрийн байгууллагаас олон нийтийн ашиг сонирхолд хамааралгүй мэдээлэл авах иргэдийн эрх баталгаажсан байдаг. Гэхдээ одоо томоохон мэдээллийн байгууллагуудын ерөнхийдөө 70-аас дээш хувийг улс төрийн өндөр албан тушаалтан эзэмшиж байгаа гэсэн тоон мэдээлэл судалгаа байгаад байна. За өнөөдрийн байдлаар ерөнхийдөө хэл хязгааргүй сурвалжлагчид буюу сэтгүүлчид гэсэн байгууллагаас жил болгон хэвлэлийн эрхчлөөний тухай байдлын судалгаа явуулж байдаг. За Монгол улс бол мэдээлэлгүй асуудалтай гэсэн ангилалд ороод байна. За ерөнхийдөө мэдээж хэвлэлийн эрхчлөөнийхэн байдлаар сайн, хангалттай, мэдээлэлгүй асуудалтай, хүнд нөхцөл байдалтай маш хэцүү нөхцөл байдалтай гэсэн ийм 5 үзүүлэлтээр ангилдаг. За манай хойд бурш болох Орсын улманы улс бол хүнд нөхцөл байдалтай, за өмнөд бурш болох Хятад улс бол маш хэцүү нөхцөл байдалтай гэх мэтчлэнгээр хэвлэлийн эрхчлөөний үзүүлэлтээр нь ангилдаг. Монгол улсын хувьд бол хэвлэлийн эрхчлөөний үзүүлэлтээр 2020 онд бол өмнөх оноос 3 байраар одоо ураад 180 орноос бол 73 дугаар байрт жагсан байна. За одоогийн байдлаар Монгол улсад бол 502 хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажиллагаа явуулж байгаа. За үүнээс бол ерөнхийдөө 128 телевиз, за 154 мэдээллийн сайт, за 92 сонин, за 50 радио, за 78 сэтгүүл үндсэндээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр энэ бид нэр яагаад тэр 180 орноос 73 дугаар байр жагсч байгаа гэж. Ерөнхийдөө сая энэ тоо баримтаас гарахад бол телевиз сонин сайтуудын тоо олон байна тийм ээ. Гээд хэвлэлийн эрхчлөөтэй сайжрах гэсэн. Харин тухайн одоо хэвлэлийн эрхчлөөний асуудал сайжрахаасаа илүүтэйгээр тухайн контентын агуулга, чанар гэх мэт дээшлэлцүүлнэ. Ерөнхийдөө яаж вэ? Дээшлэхгүй дандаа ухралтын байдалтай явагдаж байна гэж үзээд байгаа. Тухайлбал хамгийн хэвлэлийн эрхчлөөгөөрөө тэргүүлж байгаа нэг Норвег улс юм л да. Норвег улс бол 5.6 сая хүн амтай. Манайх бол одоо 3 сая гаруй хүн амтай гэж үзье. Гэтэл тухайн Норвег улсад 22 телевиз 228 сонин л одоо үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл манайд яаж вэ? Маш их одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Гэтэл яаж вэ? Хэвлэлийн эрхчлөөний үзүүлэлтэд 180 оноос 73 дугаар байрт жагсаж байх жишээ. Ийм одоо тулгымцмаас асуудал байгаад байна. Тэгэхээр ерөнхийдөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань дараах одоо үүргийг нийгэмд гүйцэтгэж байх хэрэгтэй гэдэг. Энэ үүргээ маш сайн гүйцэтгэж байх юм бол ерөнхийдөө тухайн одоо нийгэм цэвэр тийм ээ одоо иргэд төр засгийнхаа явуулж байгаа үйл ажиллагаа хяналт сайн тавьж чаддаг байх жишээ авчлууд хамаарч байна. За тухайлбал нэгдүгээрт нь мэдээлэл олох үүрэгтэй, хоёрдугаарт нь өөрийн гэсэн санаа бодол төлөвшүүлэлт оролцсон тусдаг үүрэгтэй, гуравдугаарт нь хяналт шалгалт шүүмжлэх үүрэгтэй, за дөрөвдүгээрт нь цэнгийн баясгах боловсрол олгосон үүрэгтэй байдаг. За хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань мэдээлэлээ дамжуулахдаа үндсэндээ дараах 4 зарчмыг баримтлах хэрэгтэй байдаг. За нэгдүгээрт нь нэг хүний эрх ашигын төлөө бус олон түмний тулд үнэн зөв мэдээлэл дамжуулах хэрэгтэй. За хоёрдугаарт нь нас үе шашин шүтлэг боловсролын түвшиг харгалзахгүйгээр бүх нийтэд тийш хүрэх боломжийг нь хуулиар хангах хэрэгтэй. За гуравдугаарт нь ард түмний дуу хоолой болох хэрэгтэй.
За дөрөвдүгээрт нь хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдийн эрх ашигыг хамгаалах ёстой гэсэн эдгээр дөрвөн зарчим баримтлан ажиллах ёстой байдаг. Ерөнхийдөө эдгээр үүрэг болоод зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох юм бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань бүрэн утгаараа иргэдийн дуу хоолой болох ёстой байдаг юм аа. За тэгээд өнөөдрийн хичээл анхаарлаа хандуулсан баярлалаа хүмүүстээ. Дараагийн хичээлээр иргэн уулзлаа. Баярлалаа.